Бүгд өглөө өдөр аримдаг хүргэе. Unlocked data сувгата эргэн тавтай морил. Өнөөдрийн дугаар эхлэхээс өмнө Unlocked data сувгад товчхон танилцуулъя. За сувг маань бол миний хувийн сувг байгаа. 3 чиглэлд бол дугаар аяа болох болно. Хамгийн ихнийх нь болохоор ном ярина. Хамгийн анхны дугаар дээр ютубер түшгийн мэрэгжлийн эрхэн зөв сонгох номыг ярьсан. Unlocked бүх чиглэлийн 2 дахь дугаар дээр нь зохиолч, мөх цэцгийн, хүүхдийн хөгжил ба сэтгэлзэн зөвлөгөө номыг ярьсан. За 3 дахь дугаар дээр энэ хоёр номын нэгийг ярьдаг юм гэж бодоод авцсан байгаа. Тэгээ уншиж үзээд аль сонирхолтойг нь ярих гэж бодож байгаа. За хоёр дахь чиглэл маань болохоор подкаст байгаа. Ерөнхийдөө амжилттай яваа залуучуудыг оролцуулаад тэдний ажлаа төлөвлөх, хувийн төлөвлөгөө хийж явдгийн, цагийн менежмент хийж явдгийн, ажил болон хувийн төлөвлөгөөг эрхэн зохион байгуулдаг талаар мэдээллүүдийг хүргэх болно. Тэгээд энэ чиглэлээр 2 дугаар бол орсон байгаа. Дараа 7 хоногт дахиад 1 дугаар орно. За 3 дахь чиглэл нь бол өнөөдрийн дугаар. Өөрийн хэрэгэлдэг одоо бүтээлч санаа, шинэлэг санаануудыг танилцуулах болно. За хамгийн ихний дугаар дээр Excel дээр маш хурдан ажиллах буюу 5 дахин ажлаа хурдуулах боломжийн талаар ярьсан. 2 дахь дугаар дээр болохоор компьютерийн десктоп дээр маш хурдан ажиллах боломжийг танилцуулсан. Бас Trello аппликейшнийг ашиглаад хувийн бол ажлын төлөвлөгөөг нарийн хийгээд ирээдүйгээ бас сайн төлөвлөх талаар ярьсан байгаа. Өнөөдрийн дугаараар бол өдрийн тэмдэглэлийг хэрхэн бичих вэ? Өдрийн тэмдэглэл бичснээр ирээдүгээр ер нь хэрхэн харж төлөвлөх боломжтой вэ? Өнгөрсөн цаг үеийн мэдээлэл уншихад ер нь хүнд ямар мэдрэмж төрүүлдэг вэ? Энэ талаар ярилцах болно. Тэгэхээр бүгдээрээ дугаараа эхлүүлцгээе. Хамгийн ихэнд миний 10 жилдээ бичдэг байсан өдрийн тэмдэглэлээ бол би авчирсан байна. 9 дугаар ангиас хойш бичсэн байгаа. Тэгээд ерөнхийдөө 10 жилдээ ямар бүтэц хэлбэртэйгээр өдрийн тэмдэглэлээ бичдэг байсан. За тэгвэл нэмээд юу бичсэн бол зүгээр исэн бэ? Энэний алдаа оноонуудыг дэнслэх болно. За тэгээд дугаараа бичгээс өмнө мэдээж уншчихсан байгаа тэмдэглэлээ. Тэгээд одоо үеэс үйл маш өөр байсан байгаа. Ерөнхийдөө урлаг тал руугаа маш их сонирхолтой. Бүжиглэх, дуулах, шүлэг унших, зураг зурх гэсэн хобби бол байна. За тэгээд рекордын заагс дэждэг энэ бол 7 дугаар ангиас өнөөдөр хүртэл хэрэгжүүлж байгаа хобби маань байгаа. За ингээд ерөнхийдөө хэлбэр бүтцийг харахад бол өнөөдөр ийм байлаа. Манай гэрт ийм хүмүүс байна. Маргааш би ийм зүйл хийн. За тэгээ би тэдэн цагт амарлаад тэдэн цагт бослоо гэж оруулдаг байсан байна. Түгээмэл бичдэг байсан болохоор би хичээл дээр хичээхгүй болохгүй байна. Энэ хичээл дээр тех хэрэгтэй байна гэсэн нэг юм тэмцлийн юм их бичдэг байсан байна. 10 жил болон одоо үеийн ялгаа, одоо үеийн ижил зүйл нь юу гэхээр яг энэ тэмцлийн үе маань надад одоо ч байдаг. Би энэ зүйл дээр сайжрах хэрэгтэй байна. Ийм зүйл хийх хэрэгтэй байна гэж байнга бичдэг. 10 жилийн сурагч байхдаа ч энэгээ бичдэг байжээ. За тэгээд төлөвлөгөөгөө ингэж бичдэг байсан байна. Та бүхэнд харуулъя. Ерөнхийдөө энэ өдөр би ийм хийн. Тэгээд хийсний зөвлөн, хийгээгүй ихслэн. Тэгээд ингээ харахаар 10 жилдээ за 9 дугаар ангидаа нэг төлөвлөгөөнийхөө тэдэн үе биелүүлдэг байсан байна. 10-таа 11-тэй оюутан багтаа одоо ажлын байран дээргээд энэ бүхнийг ингээ хэмжих боломжийг олгосон байна. Өдрийн тэмдэглэл маань. Тэгээд ерөнхийдөө 10 дугаар анги руу ороод тэмдэглэлтээр минь ер нь юу нэмэгдэж байгаа юм бэ гэх юм бол нөгөө шохоорхол, үерхэлтэй холбоотой бас сонирхолтой мэдээлэлүүд бол нэмэгдэж байна. Гэр бүлийнхээ талаар бичиж байна. Ээж минь өнөөдөр ийм хийсэн, эгч маань ийм хийсэн, би ийм хийсэн гэдэг юм уу те. Иймэрхүү сонирхолтой мэдээллүүдийг оруулсан байна. Өдрийн тэмдэглэл байсан чи 9 дугаар ангийн төгсгөл үе болохоор миний яг ийм мэрэгчлээ сонгох эргэлтийн цэг байсан байгаа. Бүжиглэж явж байснаа 9 дугаар ангийн төгсгөл төр гинт хүй байзаарай. Юу болоод байна те. Би одоо жагсаалтаар нэлээд дээгүүр гарна гэж бодчихсон чинь яагаад бодчихсон арай доогоор гарчваа. Миний дүн яагаад ийм харчваа гэд яг өөртөө эргэлзээ тавиад за тэгвэл 10 дугаар ангидаа би ийм зүйлийг зорих юм байна гэдгээ төлөвлөсөн байна. Тэгээ мэрэгчлээ сонгохын тулд ерөнхийдөө за бүжигээр бол нэлээд явчлаа. Одоо бүжигээ болиё. Юу аах вэ гэж нэлээд бодсон байна. Тэгээд хиймээр жоохон хичээлсэн байна. Нийгмийн ухаан буюу одоо хууль эрх зүйн тал руу жоохон хичээлсэн байна. Тэгэж явж хаад миний одоо хамгийн тэмдэглэлтээр маш сайн бичдэг байсан зүйлс бол тухайн хичээлийн жилийн 1-р улирал, 2-р улирал, хагас жил, 3-р улиралд энэ 4 шатанд миний дүнгууд хичээл болгон дээр яаж өссөнийг гаргадаг байсан байна. 10-р ангийн төгсгөл дээр математик дээр улирал болгон өссөөр байгаад нийт 15 пунктээр дүнгээ өсгөж 90-тэй шарсан байна. Ингээд ерөнхийдөө за математик юм байна гэж сонгож эхэлсэн байна. Бусад хичээллүүд ч гэсэн дагаад өссөн нийт дүнгээрээ болохоор 10 пунктаар дүнгээ өсгсөн байна. Тэгэхээр 10 дугаар анги бол миний цаашдын мэргэжил буюу бакалаврын зэрэг ямар мэргэжлээр төгсөх вэ гэдэг сонголтыг хийсэн цаг үе байжээ. Тэгээд 11 дугаар ангиасаа математик хичээлж эхэлсэн. За тэгээд энэ хүртэлх өдрийн тэмдэглэлийн бүтц нь болохоор тухайн өдөр юу хийсэн, маргааш юу хийх гэдгээ ингэж төлөвлөдөг. Тэгээд маргааш нь чеклдэг. Тэгээд зарим нэг дурсамжтай юмнуудаа бичсэн байна. Дутагдaltaй талыг хэлж өгье. 10 жилийн хүүхдүүд юу бичих хэрэгтэй гэхээр та хүнд янз бүрийн хобби байгаа. Ямар ч хобби байж болно. Бас хичээлдэг янз бүрийн сургалтууд байгаа тий.
тэр сургалт дээр өнгөрөөсөн хоббигоо хэрэгжүүлэхэд болсон зүйлсээ буулгах хэрэгтэй шүү. Миний хувьд буулгаагүй нь бол маш буруу болсон байна. Бүжигтэй холбоотой маш ол тэмцээн уралдаанд бэлдэж байсан, бэлтгэл хийж байсан ч юм уу те. Тэр үедээ буулгаагүй байгаа нь бол сул тал байна. Тэгэхээр өөрийн хийдэг хоббигоо болон явж байгаа сургалтууд дээр юу тохиолдож байсан. Тэднэрийгээ болох хэрэгтэй. Мөн тухайн өдрийн юм уу, тухайн цаг үед чамд дурсамж үлдээх үед сонирхолтой зүйл тохиолддог шүү дээ. За магадгүй хэцүү зүйл тохиолдож болно. Эсвэл маш аз жаргалыг чамд авчирсан зүйл тохиолдож болно. Энэ бүгдийг бичих хэрэгтэй. Ичмээр зүйл тохиолдсон ч бичих хэрэгтэй. Дараа нь уншихад ирвэл зүгээр түүх болж үлдсэн. Чи зүгээр энийгэд өнгөрөх байхгүй юу? Тэгэхээр санаа зовлгүй өдрийн тэмдэглэл дээр буулгаарай. Харин өдрийн тэмдэглэл таны гэрээ чинь хэн нэгэн биччихвэл тэр хүний хүндлээд битгий тэмдэглэлийг нь уншаарай. Харин ч бүр гоё бал авч өгдөг ч юм уу, дэвтэр авч өгдөг ч юм уу. Дэмжих хэрэгтэй шүү манайхаа. За ингээд 11-р ангид орсон байна. Тэгээд хичээл дэвэл нэлээд шамдаж бэлтэж эхэлсэн цаг үе байгаа. Одоо илүү их гэсэн үг шүү дээ өмнөхөөс. Ингээд эсвэл 11-р ангийн үеийг уншихад бол дандаа 12 өнгөрөөж унтдаг байсан байгаа. Тэгээд энэ бол миний одоо яг өсвөр насны яг тэр өсөлтийн үед бол сөргөөр нөлөөлсөн байгаа. Одоо ингээд харахад бол арайчтай дандаа л 12 өнгөрөөж тэмдэглэлээ бичдэг байсан байна. Шөнө гэсэн үг. Орой ирээд тэмдэглэлээ бичих нь бол зөв л дөө. Гэхдээ дандаа 12 өнгөрөөгөө тийм шөнө бичнэ гэдэг чинь бол яг энэ өсвөр наснд бол сөргөөр нөлөөлнө. Тийм болохоор аль болох сурагчид маань 10 жилийн сурагчид маань өсвөр насны хүүхдүүд маань эрт унтаж амарч байгаарэ. Тэгэх юм бол илүү дархлаатай, илүү эрч хүчтэй, дараагийн төлөвлөсөн зүйлдээ хүрэх боломжтой шүү. За тэгээ ингээд гэр бүлдээ тохиолдсон хөвгчлөлтэй хүүхдээ явдлуудаа бичсэн байна те. Энэ бол болж байна. Тэгээд ийш тийшээ явсан тухайгаа бас сайн бичих хэрэгтэй те. Одоо найзуудтайгаа хамт өнгөрөөсөн хөвгчлөлтэй цаг мөчүүдээ ч юм уу. Энэ болгоныгоо бол буулгах хэрэгтэй шүү. Тэгээд ерөнхийдөө 11-р ангидаа болохоор ямар хичээлд сайжирмаар байгаа юм, ямар сургуульд ормоор байгаа энэ болгоныгоо бичсэн байна. Ерөнхийдөө бичиж төлөвлөж энэ бүхэндээ хүрэх боломжтой. Тэгээ оюутан буюу 1-р курстэй орохдоо болохоор би өөрөө яг бодож байсан зүйлстэй хүрч чадлаа. Үнэхээр хүсвэл энэ бүхэндээ хүрдэг юм байна гэдэг талаар бол бичсэн байна. 10 жилийн хүүхд өдрийн тэмдэглэл бичснээр яадаг вэ гэхээр би ерөнхийдөө сурагч байх үеэ эргээд ингээд дэвтрээсээ харчиж болж байна. Хүүхд маань том болоход өсвөр насны хүүхдэд ер нь юу тохиолддгийг тэмдэглээсээ хараад тэгээ зөвлөх боломжтой болж байна гэсэн үг. Одоо бүгдээ миний оюутан цаг үетэй танилцъя. За оюутны 1-р курстэй үл ерөнхийдөө дандаа дүнгийнхаа талаар бичсэн байна. Тэгээд 1-р курсээ төгсөөд мэргэжил сонгодог байсан учраас за төгсөөд тэр мэргэжлийг сонгоно гэсэн байдлаар төлөвлөд бичиж байсан байна. За 100 болохоор халзан сум 90 жилийн одоо бүжиг бэлтгэхээр явсан. Тэгээд тэр цаг үеийн дурсамж аваас бичсэн байна. Тэгээд бүтцэн нь бол өөрчлөгдсөн байна. Ерөнхийдөө цаг агаар ч юм уу, одоо хинтээ байгаагаа ч юм уу бичгээ болсон байна. Одоо би ингэх хэрэгтэй, тэгэх хэрэгтэй байна. Энэ хичээл дээр анхаарах хэрэгтэй байна. Энэ мэргэжлэр явах хэрэгтэй байна гэдэг. Тэгээд 2-р курст болохоор ингээд мэргэжил сонгохтой холбоотойгоор математик хэрэглээ төвд одоо хүмүүс ирээд актуарч гэдэг мэргэжлийг танилцуулсан. Тэгээд актуарч гэдэг мэргэжлийг сонирхож эхэлсэн байгаа. Тэгэл ерөнхийдөө их сургуулаа төгсөөд даатгалын салбарын актуар руу тэмүүлсээр одоо актуарч ажиллаж байгаа гэсэн. Тэгэхээр энэ болгоныгоо бичсэн нь бол сайшаалтай байна. Тэгээд ерөнхийдөө 2-р курсын төгсгөл 2-р курсээ төгсөх хэсэг рүү ерөнхийдөө юу хийсэн бэ гэхээр аав ээжээсээ мөнгө авмааргүй байна. Өөрөө хөдөлмөрлөмөр байна гэж хэлсэн байна. Тэгээд одоо ингээд хүүхдүүдийг хараад тахаар илүү өөрөө төлбөрөө зохицуулах ч юм уу, ядаж хөнгөлөх ч юм уу энэ тал дээр илүү их анхаардаг болсон нь бол харагдаад байгаа. Хичээл зүтгэлтэй шинэ үеийн залуучууд бол төрж байгаа гэдэгт бол итгэлтэй байгаа. Тэгээ намайг оюутан байхад бол ажил нэгт их гэж олддог байсан. Одоо гэх шиг GSE юм юу ч гэж байгаагүй те. Тэгээ ямар ч байсан нэг 10 жилийн бага ингээд багшилж байсан. Зундаа болохоор энэ тэнд бүжиг заагаад 5 оронцос олдог ч юм уу. Тиймэрхүү л байсан. Тэрнээс нэг амар ажил хийгээл хичээлдээ суугаад ажил хийгээл ингээл явчихсан тохиолдол бол нэх байхгүй те. За тэгэл дандаа л хичээлтэй холбоотой юмнуудаа их оролдог байсан байна. Тэгээ тухайн өдрийн үед их оролдог байсан байна. За ингээ харахаар оюутан цаг үе дээр ерөнхийдөө хичээл тэгээ тухайн өдөр юу ихэ бичих нь бол тодорхой. Ямар хүмүүстэй танилцсан, тэр хүмүүс ерөнхийдөө чамд ямар мэдрэмж өгсөн талаар бичих хэрэгтэй байсан. Ялангуяа 1-р курст бас маш олон шинэ найзуудтай болдог. Тэгээ тэр талаараа бичсэн бол бас дараа нь уншаад бас сонирхолтой. Тэгээ ингээ 3-р курс руу орж байгаа. 3-р курст бол насан туршийнхаа хайртай очирч байсан. Тэгээд энэ талаараа бичсэн байна. Талаар бол хөшөө илүү сайн бичих хэрэгтэйсэн жоохон дутуу бичсэн гэж харж байна. За одоо ер нь ажлын байран дээр гараад хөвгтцтэй тэмдэглэл хөтэлдэг. Ингээ тэмдэглэл хөтөлснөөр ер нь ирээдүгөө төлөвлөж болдго юм уу? Ер нь сайн үр дүн юу байна гэдэг талаар ярилцъя. За ажлын байран дээр гараад юу гэдэг байсан бэхээр
янз бүрийн челленжүүдийг бас туршиж үздэг байсан байгаа. За үүний нэг нь болохоор би өглөөний гайхамшиг туршиж үзчихсэн. Өглөө 5 цаг тусна. За тэгээд юу хийдэг вэ гэхээр за ямар ч байсан 6 хэсэг байгаа. Тэгээд аль дараалалаар хийх нь бол өөрийнхөө сонголт байдаг байсан. За эхнийх нь болохоор тэмдэглэл бичнэ. Тэгээд би одоо орой 10 жил байхдаа шөнө 12 өнгөрөөгөө тэмдэглэл бичдэг байсан бол ажлын байран дээр гараад челленж эхлүүлээд өглөө 5 цагт тэмдэглэл бичдэг байсан гэсэн. За хоёрт нь болохоор нам гүм буюу нэг бясалгал маягийн чимээгүй ингээд өөрийгөө мэдрэнэ. За гуравт нь болохоор зоригжуулалт буюу өөрийгөө зоригжуулах үгнүүд хэлнэ. За дөрөвт нь болохоор төсөөлөх юм. Өөрийн одоо хүрэхийг хүсэж байгаа тэр амжилтуудыг биелүүлсэн байна гэдэг байдлаар төсөөлнө. За тэгээд тавт нь уншлага буюу ном уншина. За тэгээд зургаат нь дасгал буюу сургуульд янз бүрийн дасгалуудыг хийм. Ингээд өглөө эхлүүлдэг байсан гэсэн үг. Ерөнхийдөө энэ челленжийг эхлүүлэхэд бол дайжгүй байсан, гоё байсан. Тэгээд ковид гараад ерөнхийдөө ударсан л та. За дараагийн даваа тал өөрт хэрэгцээтэй буюу маш сайн дадлуудыг суулгахаар төлөвлөж байсан. Тэгээд тэр дадлаа биччихнэ. Тэгээд өдрө болгон энэ тэр дадлуудаа хэрэгжүүлсэн үгүй юу гэдгээ чеклдэг. Хамгийн ихэнд хэрэгжүүлж исэн 5 дадлаа та бүхэн танилцуулъя. Хамгийн ихнийх нь болохоор өглөө, өдөр, орой гэсэн 3 цаг үед болохоор шинэ үг цээжлэх. Англи хэлний ч юм уу те шинэ үг цээжлэх дадлыг өөртөө хөвшүүлэхээр зорж байсан байна. Хоёрт нь болохоор ном унших. Уншиж төвлөрөх чадвараа дээшлүүлэх гэж үзсэн байна. За гуравт дадал нь болохоор дасгал хийх байсан байна. За дөрөвт дадал нь болохоор дасгалын янз бүрийн номнууд ажиллаад тэгээд өөрийн одоо ур чадваруудыг хөгжүүлэх гэсэн байна. За тавт нь болохоор өглөөний гайхамшигаа хэрэгжүүлэх. Энэ челленжийг хэрэгжүүлжээ. За тэгээд өөрийн муу зуршил болон арилах хөстэй зуршлуудаа бичижсэн байна. За нэгт болохоор минийх залхуурал байгаа шүү гэсэн байна. Хоёрт нь аливаа зүйлээ бити хойш тавь гэсэн байна. Гуравт нь юмд битгий шүүмжлэлтэй ханд гэсэн байна. За тэгээ эднэрийг ер нь би засаж чадсан гэж бодож байна. Одоо бодоход бол ерөнхийдөө засаж чадсан гэж бодож байна. Аль болох юм хойшлуулдаг. Бас ер нь залхуурах дурггүй. Шүүмжлэл гэхээр өөрийгөө шүүмжлэхийг хэлж байгаа хта. Би ерөнхийдөө өөрийгөө байнга шүүмжилдэг гэсэн. Одоо энэ тэмдэглэлийн дэвтэрлэр бол тийм болохгүй байна. Ингэсэн байна гэж шүүмжилдэг гэсэн. Тэгэхээр ажлын байран дээр харахаар өдрийн тэмдэглэл илүү өөр болж эхэлж байгаа. 10 жил тахта за цаг агаар юм байна. Манай гэрт одоо ийм хүмүүс цуглалсан байна. Надад ийм мэдрэмж төрж гэнэ гэж ярьдаг байсан бол би одоо ямар сайн дадлуудыг өөртөө суулгах уу? Ямар муу дадлаа арилгах уу? Цаашдаа ямар амжилтуудыг хүсэж байгаа. Тэрэндээ хүрэхэд бол би юу хийх хэрэгтэй буюу яг амжилтанд хүрэхэд бол ямар дадлуудыг өөртөө бий болгох хэрэгтэй вэ гэдгийг бол бичиж байжээ. Одоо ингээд өнгөрсөн хамгийн анх ажилд ороод бичсэн энэ дадал маань бол одоо надад бол маш их хэрэгтэй болсон. Нэгт болохоор би өөрөө сууж суралцах дадлыг бол өөртөө хөвшүүлэхээр зорьсон байгаа. Тэгээ энэ чадвараа бол эзэмшсэн гэж бодож байна. Суугаад төвлөрснөөр бол амжилтанд хүрэх бол маш том алхам болдог. Тэгэхээр одоо ажлын байран дээр гарсан залуучуудад юу зөвлөмөр байна вэ гэхээр чи ажлаа 6-аас тарсан бол түүнээс хойш ямар нэгэн зүйл сатааралгүй хэн нэгний уриалганд авталгүйгээр төвлөрч сууж сурах хэрэгтэй. Аливаа юм төвлөрч суугаад тэрийгээ суралцж сурсан хүн бол ямар ч амжилтанд хүрэх боломжтой байдаг. За тэгээд ажлын байран дээр гарчхаар ерөнхийдөө юу бичдэг вэ гэхээр янз бүр одоо юм ажлын карьерийг хөгжүүлэх ч юм уу эсвэл хэлний юм сургалтуудад суугаад тэндээс юу олж авсан юм ер нь цаашдаа өөртөө ямар дадлыг хөвшүүлэх гэдэг байдлуудаа бичсэн нь бол их даваа талтай болсон байна. Тэгээд энэ ажилд ороод удаагүй буюу энэ 2020 оныхаа өөрийнхөө бичсэн тэмдэглэлүүдийг уншаад одоо цаг үетэйгээ харьцуулсан чинь маш их хичж байна. Тухайн үед бол маш их тэмүүлэлтэй, маш их чармаалттай байсан байна. Одоо болохоор жоохон ийм сул байгаа юм шиг санагдаж байна. Ямар талаараа вэ гэхээр хитрхи нэг юм руу төвлөрөхөөр бусдыгаа хайдаг ийм балансаа барихгүй байгаа бол ажиглагдаж байна. Тухайн үед бол балансыг барих гэж тэнцвэржүүлэх гэж нэлээд ажилтдаг байсан байна. Одоо болохоор жишээ нь өнөөдөрхэд контент хийхэд бүхий л одоо зүйлсээ зориулаад дасгал хийх, ном унших гэдэг энэ болгоныгоо золиослж байгаа байхгүй. Дараагийн удаа илүү өөртөө челленжүүдийг тавиад хэрэгжүүлж байгаа алхмуудаа маш сайн баланстайгаар барихаар шийдвэр гаргалаа. Тэгэхээр өдрийн тэмдэглэл бичих нь бол өнгөрснөөсөө суралцах, ирээдүгөө төлөвлөхөд маш чухал шүү. Тэгэхээр та хэдэн ч настай байсан өдрийн тэмдэглэлийг заавал хөтлөөрэй. Яг одоо та лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Дараагийн дугаараар зочинтой подкаст орно. Тэрний дараагийн дугаараар ном орно. За тэрний дараагийн дугаараар Excel, Power BI-тэй холбоотой хичээлүүд орно. За subscribe дарахаа битгий мартаарай. Надтай цуг байгаарай. Дараагийн дугаараар уулзцгаая.